Хай, самцгаано зингийн channel тавтамжууллаа. Энэ бичлэгээ би хөвчлэн эмэгтэйчүүдэд зориулж хийж байгаа. Тэгээд энэ бичлэгийг үзэж байгаа эмэгтэй хүмүүстээ бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Хэрвээ та хэрэгтэй бол тэгээд үнэхээр сонирхоод бас үзмээрээ үзэж болно. Тийм амар үзэж болохгүй гэсэн юм бол байхгүй. Тэгээд илүү одоо эмэгтэй хүний сэтгэлгээ, эмэгтэй хүний энерги, эмэгтэйлэг сэтгэл зүй, ертөнцийг харах өнцөг энэ бүгдийн талаар хамарсан сэдвийн талаар ярих гэж байгаа болохоор эмэгтэйчүүдтэй зориулсан гэж хэлж байгаамаа. Орчин үед шууд сэдв рүү оръё. Орчин үед ерөнхийдөө интернетээр ийм феминизмын талаар нэлээд олон тренди сэдвүүд гарч ирээд байгаа, контентууд гарч ирээд байгаа харагдсан. Тэгээд янз бүрийн эмэгтэйлэг одоо эмэгтэйчүүдийг зоригжуулах, эмэгтэйчүүдийг гоё эмэгтэйлэг энергийг сэргээх гэх мэт ийм сэдвэр хичээлж зааж байгаа хүмүүс харагдсан, контент хийж байгаа хүмүүс харагдсан. Тэгэл одоо энерги манифест, эмэгтэйлэг энерги, divine feminine гэх иймэрхүү keyword-ыг ашиглаж байгаа контентууд ер нь бол нэлээд газар авч байгаа шүү дээ. Тэгээд яг энэ дотор баг зэрэг алдаатай, баг зэрэг дутуу өнцгөөс хараад байгаа иймэрхүү одоо үзэл бодол харагдаж байгаа учраас миний хувийн өнцгөөс тэрийг ерөнхийдөө залруулж та бүхэндээ ярилцъя, шеэрлэе гэж бодсон. Тэгээ тэрийг яагаад бас алдаатай гэж бодож байгаа талаараа ч гэсэн мэдээж тайлбарлаж өгнө. За тэгэхээр хэдүүлээ юунаас эхлүүлж ярих вэ гэхлээр одоо орчин үед эмэгтэй хүмүүс яг дээр үеийг бодвол нэлээд одоо бие даасан, хүчтэй, өөрсдийнхөө орлогоо олоод заавалчгүй эмэгтэй хүн гэхээрээ л гэртээ үлдээд хүүхд гараад хүүхдээ хардаг гэдэг одоо гарын дэрийн гэдэг л дээр үеийн одоо үзэл бодол, дээр үеийн итгэл үнэмшил мэдээж өөрчлөгдөд орчин үед ингээд эмэгтэйчүүд өөрсдийнхөө ажиллаа хийгээд өөрсдийнхөө мэргэжлээ сонгож олоод тий бүгдээрээ заавалчгүй нөхөрт гаргаалгүй, бүгдээрээ заавалчгүй хүүхд гаргаалгүй гэдэг ийм цаг үед бид л одоо амьдарч байгаа штэ. Гэхдээ бас тэрнтэйгээ одоо тэрнээс гадна орчин үед эрэгтэй эмэгтэй хүмүүсийн салалт маш их байна. Яг ийм эрүүл эмэгтэй эрэгтэй харилцаа, хосын харилцааны одоо тийм ерөнхийдөө нөхцөл байдал маш юм ховор, ихэвчлэн юм токсик, ихэвчлэн юм араар тавилттай ч юм уу, эсвэл ихэвчлэн хүмүүс ер нь сингл байхыг илүүд үзээд те зүгээр ганцаараа амьдарч болж байна гэсэн иймэрхүү ингээд цаг үед ерөнхийдөө дэлхийн нийт даяараа нийгмээрээ ингээд нэвтэрч гисэн хэдүүлээ амьдарч байна. Тэгсэн мөртлөө л эмэгтэй хүмүүс эрэгтэй хүмүүс бие биендээ хэрэгтэй заяа. Энэ бол ингээд маргах сэдв бол огт биш. Энэ бол ойлгомжтой байгалийн өгдөл эрэгтэй эмэгтэй хоёр хүн бие биендээ маш хэрэгтэй. Яг л нөгөө yin yang гэж тэмдэг шиг яг ингээд бие биентэйгээ асар одоо хамааралтай холбоотой бие биендээ хэрэгтэй, бие биенээрээ дутагдж байдаг, бие биенээ хүсэж байдаг байгалийн одоо өгөгдлийн тийм журам тэгээд эхлээд хэдүүлээ энийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Одоо эмэгтэй хүн эрэгтэй хүнгүүгээр амьдарч чадна. Эмэгтэй хүн өөрийгөө аваад явж чадна гэдэг нэг юм шинэ феминизм трендийн итгэл үнэмшил яваад байгаа шүү дээ. Тэгэл одоо чамтай чамгүй болгоно гэдэг ч юм уу те нэг юм жоохон dark evil гэх юм уу да нэг юм жоохон яг энергийн ерөнхий төлөвийг ярих юм бол баг зэрэг юм dark талын энергийн, dark талын одоо үзэл бодол баггүй юу? Яг үнэндээ мэдээж цагаан гэх юм бол ерөнхийдөө эмэгтэй хүний энерги, эмэгтэй хүний үзэл бодол илүү юм зөөлрөөд ирдэг, илүү юм бүх юмыг одоо ойлгож хүлээн зөвшөөрөх тийм хүлээн зөвшөөрлийн ерөнхийдөө сэтгэл зүй илүү давмгаалдаг. Чамтай чамгүй болгоно те би ингээд чамаар дутаагүй ч юм уу би өөрийгөө болгох чинь гэдэг тэр одоо сэтгэл зүй бол илүү dark feminine буюу илүү одоо dark талын ерөнхийдөө үзэл бодол шүү. За хэдүүлээ барташ ингээд үзэл бодлуудаа ерөнхий үзэл бодлуудаа ингээд тодорхой болгочих. Тэгээд сүүлийн үед dark feminine үзэл бодол нэлээд хүч авлаа. Бүр юм dark feminine-ийн талаар сургалтууд хүртэл ч одоо нээлттэй явагдаж байгаа харагдаж байна. Гадаад дотоодгүй. Тэгээд яаж одоо
хүсэж байгаа эрэгтэйгээ өөрийнхөө болгох уу ч юм уу эсвэл яаж одоо хүсэж байгаа эрэгтэйгээ өөрийгөө өмнө сүгдүүлэх үү гэдэг ч юм уу нэг тиймэрхүү dark feminine сэдвүүд нэлээд тренди болоод ирсэн. Гэхдээ харамсалтай нь окей dark feminine сурч болно. Dark feminine одоо энергийн талаар зааж болно, тий суралцаж болно. Найзууд хоорондоо ингээд би бинээсээ үлгэр жишээ аваад тэрийг хэрэгжүүлж болно. Why not? Ягаад заавалчгүй цагаан байх хэрэгтэй гэж. Гэхдээ эмэгтэй хүний эцсийн эцэст яг хүсэж байгаа зүйл бол dark feminine-ийн одоо тэр end product буюу dark feminine зан чанарыг, энергийг агуулад одоо өөртөө авж байгаа амьдралдаа ингээ хэрэгжүүлж байгаа тэр үр дүнг бол эмэгтэй хүн яг үнэндээ хүсдэггүй заяа. Магадгүй яг залуу байхдаа тиймэрхүү зүйлийг хүсдэг гэж магадгүй тийм experience-ийг, тийм treatment-ийг ингээл доороо сүгдүүлээл тэгэл хүссэн юм ахуулаад ч юм уу. Одоо яа гэм мэдгүй. Ингээд тэр бүгд ингээд дуусаад эмэгтэй хүн тэрний дараа dark байхаасаа ханаад арай өөр зүйлийг цаанаасаа угаасаа хүсэж ирнэ. Тэр нь мэдээж одоо наснасаа ч гэдэг юм уу юу гэдэг чинь цаанаасаа л одоо хүүхд хүсэж ирнэ, хүүхд гарахыг хүснэ, ээж болохыг хүснэ, эсвэл хүний яг юм сайн ханаа болоод сайхан ханы эхнэр болохыг хүснэ, сайхан хантайгаа хамт ингээд насан туршдаа насаа өтлөхийг хүснэ тий. Ач гучаа харахыг хүснэ гэх мэт одоо энэ бол илүү цагаан эмэгтэйлэг энергийн үзэл бодол гэж ерөнхийдөө харанхуулаад ойлгож болно. Тэгээд яг энэ хүсэж байгаа, яг энэ сайхан ханаа болох, амьдралынхаа заяаны ханаа болоод ингээд сайхан тайван тогтун хинэн ч хинийгээ токсик биштэй хинэн ч хинийгээ манипулейт хийж юм сэтгэл зүйн дарамт өгдөггүй сайхан тайван амьдралыг бид нар бүгдээрээ л хүсэж байгаа эмэгтэй эргэдэггүй, ялгаагүй. Тэгсэн мөртлөө яагаад одоо dark feminine ухагтхан тренди болоод байгааг би ерөнхийдөө жоохон шүмжлэлтэй хандсан болохоор энэ бичлэгийг хийж гин. Тэгээд энэ бичлэгийг магадгүй үзээд санал нийлж байгаа ч эмэгтэйчүүд байгаа, санал нийлэхгүй эмэгтэйчүүд ч бас байж болно. Why not? Энэ бол зөвхөн миний хувийн үзэл бодол, сэтгэлдээ та бүхэндээ хуваалцаж байгаа шүү гэдгийг олгоорой. За тэгээд үргэлжлүүлээд ярихад одоо эрэгтэй хүмүүс бүгдээрээ л адилхан, эрэгтэй хүмүүс бүгдээрээ л араар тавьдаг ч юм уу. Эсвэл эрэгтэй хүмүүс бүгдээрээ л адилхан одоо зөвхөн секс л хүсдэг гэдэг ч юм уу. Нэг тиймэрхүү үзэл бодолтой эмэгтэйчүүд айгүйх байгаад байдаг шүү дээ. Итгэл үнэмшилтэй. Тэр эмэгтэйчүүд ч гэсэн одоо гаднаа тэгж харагдаж байгаа, гаднаа хүчрэх, гаднаа ингээл би өөрийгөө болгож ийн эрэгтэй хүнээр дутаагүй, эсвэл ингээд эрэгтэй хүн болгон адилхан нэг л зүйлийг хүсдэг гэдэг ийм дүр зурагтай гаднаа байгаа боловч яг дотроо бол яг мөн чанар нь тэр сэтгэл зүйн мөн чанар нь юу вэ гэхлээр хохирогч сэтгэл зүй буюу victim mentality. Хохирогч сэтгэл зүйтэй хүн яаж одоо амьдрал нь өрнөдөг вэ гэхлээр яг л тэр сэтгэл зүйгийнхаа дагуу одоо хүн болгон намайг хохирох гэж, хүн болгон намайг hurt хийх гэж те намайг одоо мэдгүй яа ашиглах гэж гэдэг ч юм уу. Тийм одоо үзэл бодолтой амьдрдаг хүний амьдрал нь бодит амьдрал дээр яг л тэр сэтгэл зүгээрээ манифест хийж одоо ингэж бүх юм гарч ирдэг. Тийм хүмүүстэй ч уулзна, тийм газруудаар ч одоо явж таарна, тийм хүмүүстэй ч одоо хоорондоо холбоо өсөж энерги нь яг гоё frequency-гээр бие биендээ таарна тий. Тэгээд яг тэр өөрийнх нь үзэл бодлыг өөрт нь үний юм байна гэдгийг яг батлах тиймэрхүү үйл явдлууд ч гэсэн амьдралд нь тохиолдно. Тэгэл яг тэр итгэл үнэмшилтэй ерөнхийдөө тэр нэг юм тойрог, тамийн тойрог гэдэг шиг нэг юм тойрог дотор орсон. Тэр тойргийнхоо тойрогоос гарч чадахгүй дотор нь ингээл эргэлдээл ерөнхийдөө амьдрнаа л гэсэн үг л дээ. Тэгэл одоо жишээ нь нэлээ хүнд жишээ авчил да. Им зодуулж магадгүй өссөн эмэгтэй ч юм уу эсвэл ингээд эмэгтэй хүнийг зоддог гэсэн юм ойлголттой өссөн эмэгтэй хүн магадгүй том болоод өөрийг нь зоддог найз залуутай болно. За ингээд окей энэ найз залуу намайг зодож байгаа юм чинь би ингээд салъя өөр айтайгаа хүнтэй нийлээ гэдгсэн чинь дахиад л дараагийн хүн нь зоддог байж таардаг ч юм уу. За эсвэл болио зоддог биш зүгээр юм агсардаг амар юм сэтгэл зүйн дарамт өгдөг сэтгэл зүгээрээ зоддог хүнтэй нийлдэг ч юм уу. Гэх мэтэр ингээд ерөнхийдөө хүн болгонд өөрсдийнх нь сэтгэл зүйн гаццсан тойрог байдаг гэж хэлж болно. Тэгээ мэдээж одоо орчин үед бид нар ингээд сэтгэл зүгээ ангаах, эдгэрэх, дотоод хүүхдээ ангаах гэх мэт энэ сэдвүүд яг юуг яриад байгаа юм бэ гэхлээр бидний одоо энэ гаццсан сэтгэл зүйн тойрогноос л ерөнхийдөө гарч чадахыг тэр гацаагаа өөрөө ингээд би энд гаццсан байгаа юм биш гэдэг хамгийн түрүүнд олж харахыг ерөнхийдөө хэлж байгаа. Тэгээ би энэ бичлэгээр магадгүй зарим хүмүүст
та хэрвээ ийм эмэгтэй хүний dark feminine сэтгэл зүйн тойрогт гаццсан байгаа бол тэрнээсээ гараасай гэдэг үүднээс ерөнхийдөө бичлэгээ хийж байна. Аль болох олон эмэгтэйчүүд ийм dark feminine үзэл бодлосоо ерөнхийдөө гараад арай ийм гоё гэгээлэг, эрүүл, тэ цагаан, за divine feminine гэж хэлж болох юм. Тийм одоо сэтгэл зүй рүү ерөнхийдөө орох юм бол цаашлаад эрэгтэй хүмүүс маань ч гэсэн айтайхан болж ирээд, цаашлаад хосууд маань ч айтайхан харилцаад болж ирээд, цаашлаад гэр бүлүүдтэй ингээд ерөнхийдөө улс маань айгу айтайхан энергитэй, айтайхан хоорондоо харилцаатай ийм эрүүл гоё цагаан нийгэм байж болох боломжтой гэж ерөнхийдөө би бол дотроо боддог. Гэтэ энэ бол мэдээж маш юм өргөн сэдв, өргөн хэмжээний сэдв, нийгмийн талаарх сэдв. Тэгээд бид нар хэрвээ эмэгтэйчүүд ингээд айгу атгахан санаа дотроо агуулад тэ эрэгтэй хүн болгоныг муугаагаар хараад өөрийгөө хитрхи бие даасан болгоод өөрийгөө хитрхи одоо би хүчтэй эмэгтэй гэдэг маскаар дүрээр тэ тэр бол яг үнэндээ дотроо сул дорой гэсэн одоо мэдрэмж байдгаа гэдгийг би түрүүн тайлбарласан шүү дээ тэ. Яг жинхэнэ хүчрхэг мэдрэмж бол хизээч би өөрийгөө бусдад батлах хэрэгтэй, би өөрийгөө бусдад бие даасан гэдгийг харуулна гэдэг ч юм уу. Нэг тиймэрхүү дүр бол хизээч өөртөө одоо наах шаардлага байдаггүй. Цаанаасаа хүлээцтэй, цаанаасаа хүлээн зөвшөөрөлтөө, цаанаасаа маш юм уудам, сайхан сэтгэлтэй тий. Им илүү divine, цагаан feminine ерөнхийдөө энергитэй үзэл бодолтой байдаг. Тэр бол яг жинхэнэ хүч. Тэгэхээр сая сүүлд бас би Instagram дээр нэг хүний контент харсан юм аа. Одоо ингээл хүчтэй эмэгтэй хүнд нөхөр олддоггүй гэсэн болохоор эрэгтэй хүндэд зориулж би одоо ингээд сул дорой байх уу? Үгүй би бол ингээд өөрийгөө болгоно гэдэг нэг тиймэрхүү төрлийн сэдвтэй контент байсан. Тэгээд би яг тэрийг харчаад oh no this is wrong тэ наа чинь ингээд дутуу бодож шүү. Жохо алдаатай үзэл бодлоо наа. Ягаад гэвэл хүчээр өөрийгөө хүчтэй болгож байгаа байдал сэтгэл зүй бол яг жинхэнэ хүч биш. Тэр бол яг үндэ юм сул дорой байдлыг жоох юм хүч ашиглаад уур уцаарын энергийг ашиглаад юм rebel буюу за тэрийг ч монголоор өгдөгөлээ. Rebel энергийг ерөнхийдөө тийм сэтгэл зүг ашиглаад та нар ам харж байгаараа гэсэн одоо тийм шартай сэтгэл зүг ашиглаад шарын одоо шартай байдлын өрсөлдөөнч байдлын энергийг ашиглаад сул дорой тэр мэдрэмжээ им хүчтэй болгож хуургаж байгаа ерөнхийдөө жинхэнэ хүчтэй ерөөсөө байдал биш гэсэн үг л дээ. Тэгэхээр жинхэнэ эмэгтэй хүний хүчтэй байдал бол харин ч сайхан ханаа олохыг хүсэх, сайхан хантайгаа уулзрах, сайхан ханаа олоод тэрнтэйгээ уулзраа холцож чаддаг байх энэ төр гэх мэтийн одоо тэр бол яг жинхэнэ хүч гэж хэлж болно. Мэдээж бид нар бүгдээрээ төгс биш, би ч алдаатай, та ч алдаатай тий. Бид нар бүгдээрээ л одоо ингээд өөрсдийнхөө алдаатай засаж залруулах гал амьдарч байна. Дутуу бодож байгаа юмнуудаа магадгүй ингээд ойлгож авах гээд одоо янз бүрийн юмнууд судалж үзэж байна. Янз бүрийн хүмүүсийн одоо над шиг жишээ нэмэрхүү бичлэг үзээд ойлгохыг хичээж байна. Би ч гэсэн энэ нэмэгтэйлэг энергийн талаар яг ингээд бүрэн учрыг олцсон ингээд би л амар эмэгтэйлэг энерги учраа олцсон энэ төр гэсэн. Ерөөсөө биш шүү. Би одоо хүртэл ингээд keep going учрыг олохгүй ингээд явж байна. Тийм мэдээж яг ерөнхийдөө нийтдээ ингээд хараад огт ялангуяа залуу охтуудад ингээд юм dark feminine trend маш хүчээ аваад байгааг харахаар мэдээж энэ тал дээр өөрийнхөө одоо магадгүй ойлгосон, өөрийнхөө магадгүй суралцсан зүйлээсээ хуваалцахыг үнэхээр хүссэн болохоор нэмжлэгээ хийж байгаа. Тэгээд хэрвээ эмэгтэй хүмүүс одоо бүх зүйлийг хардуулж хараар бодож эрэгтэй хүмүүс зөвхөн секслүстийн гэх мэтийн ч юм уу те эсвэл ингээд эрэгтэй хүнээс зөвхөн мөнгө л авах хэрэгтэй байдаг. Эрэгтэй хүнийг мөнгөөр л ашиглах хэрэгтэй ч юм уу. Нэг тиймэрхүү dark feminine үзэл бодолтой хэрвээ амьдраад байх юм бол яг л тэрүүгээрээ л таны амьдрал өрнөө. Тэгэхээр тэр бол үнэхээр одоо харамсалтай. Very харамсалтай. Эмэгтэй хүн зүгээр нэг эрэгтэй хүнээс мөнгө аваад тэгснэ дуртай юм ахуулаад одоо яадаг чинь зөвхөн мөнгөний машиг хараал тэгэл яг юм хайр сэтгэлийн яг жинхэнэ холбоос байхгүй те ийм би
хоорондоо ингээ бие сэтгэл болон оюун ухаанаар холбогддог холбоо байхгүйгээр тийм атгахан одоо жижигхэн тойрог дотор харилцаар тэр бол үнэхээр маш харамсалтай зүйл. Одоо яг жинхэнэ хайрын одоо мэдрэмж divine love буюу ийм бурханлаг гигийн хайрын мэдрэмж бол хизээч тийм харилцаануудаас мэдрэгдэхгүй, үүсэхгүй. Эмэгтэй гэлтгүй эрэгтэй бид нар хүн болгоно л дотроо ийм жинхэнэ хайрыг хүсэх, жинхэнэ хайрыг мэдрэх тэр бол одоо амьдралын баг утга учир гэж хэлж болохоор амьдралын хамгийн гол эрч хүчийг өгөх тэр одоо цэник энерги байдаг. Тэгэхээр өдөр тутамдаа тэр мэдрэмж рүү л одоо ойртохын тулд бид нар ингээл өөр өөрсдөн дээр ажиллах, хүний хөгжил хийгээл те. Янз бүрийн ном уншаал гэдэг ч юм уу явж байна. Тэгэхээр охтуудаа эмэгтэйчүүдтэй хандаж хэлэхэд бити тийм dark feminine trend, dark feminine сэтгэл зүй. Тэгэл одоо эмэгтэй хүн хүчрэг байх хэрэгтэй. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг зөвхөн одоо мөнгөөр ашиглах хэрэгтэй гэдэг ч юм уу. Мэдгүй dark feminine trend дор яг ямар олон маш олон алдаатай одоо им үзэл бодлууд явж байгаа байж магадгүй. Би бүгдийг нь бол мэдэхгүй байна. Эмэгтэй хүн ингээд зөвхөн гоо үзмжээр гоё байгаад гоо үзмжээрээ л юм гүзгсэлэнтэй байгаад эрэгтэй хүмүүсийг тэрүүгээрээ урагтаад тэгснэ тэрүүгээрээ manipulate хийгээд сэтгэл зүйн manipulation хийгээд тэг ингээ хүссэн юм авч чадаад доороо сэгдүүлэх гэдгийг ерөнхийдөө би бол ойлгож байна. Тэр сэтгэл зүгээр бити ерөнхийдөө дагнаараа тэрийг бити өөрийнхөө итгэл үнэмшлээ болгоороо эмэгтэй хүн гэдэг чинь түүнээс бүр хамаагүй том агуу бурханлаг байгальтай холбоотой байгаль ихтэлхий бол яг ээж те байгаль ихтэлхий өөрөө эмэгтэй. Тэгэхээр бид нар бол яг юм бурхны нэгэн парт нэгэн хэсэг гэж ерөнхийдөө ойлгож болно. Тэр бурханлаг зан чанар, бурханлаг оюун ухаан, бурханлаг одоо ертөнцийг харах үзэл бодол бол илүү цагаан эмэгтэйлэг энерги divine feminine гэж магадгүй хэлж болно. Тэрийг илүү хөгжүүлэхийг ойлгохыг одоо тийм энерги, тийм үзэл бодлыг агуулдаг эмэгтэй хүмүүсийг магадгүй Instagram дээр, social media-ээр дагаад, магадгүй үлгэр дуурайл аваад, тэгээд тиймэрхүү ном уншаад тий илүү тийм өргөн уудам хүлээцтэй, хүлээн зөвшөөрөлтөө, төвчээртэй гэдэг бол жоохон алдаатай. Төвчээртэй гэхээр ингээд юм буруу юмыг төвчээд байхыг хэлэх биш, харин им өргөн одоо ямар нэг юм тохиолдоход тэрэн дээр маш юм гой хүлээцтэй хандаж чаддаг тэр сэтгэлийн им уудам байдлыг ерөнхийдөө илэрхийлж байгаа. Тэгээд ирэх юм бол бид нар эмэгтэйчүүд цаанаасаа сайхан хантай уулзах болно. Цаанаасаа эрүүл харилцаануудыг бие биендээ одоо өөрсдөндөө татах болно. Эрүүл эмэгтэй нөхөрлөлийг ч гэсэн өөртөө дуудах болно. Эрүүл найз нөхөддөө те эмэгтэйчүүдтэй ч гэсэн одоо гой нийлж хоорондоо зөвхөн хавж биш, зөвхөн юм эрэгтэй хүмүүсийг биш, бүр юм гой гэгээлэг орчлон ертөнц хорвоо ертөнц ямар гоё удам том бэлээ тэр бүгд сэдвийн талаар ярьдаг тиймэрхүү найз нөхөдтэй найзлах болно. Эмэгтэй хүмүүсийн хувьд яг юм найз нөхөд орчин хүрээлэл дааж байгаа хүмүүстэй үлгэр дуурайл авч байгаа эмэгтэй хүмүүс бүр маш нөлөөтэй байдаг. Үзэж байгаа кино, тэгэл одоо үзэж байгаа контент гэх мэт энэ бол маш чухал байдаг. Тэгээ тэр бүгдээсээ дандаа юм нөлөөлөл авч байдаг. Тэгэхээр аль болох дандаа тийм гоё гэгээлэг, уудам, сайхан, цагаан divine feminine нөлөөлөл авч болох эмэгтэйчүүдийг бас тагаараа гэж хэлье, контент үзээрэй гэж хэлье. Тэгээд эмэгтэй хүн гэхээрээ л юм зөвхөн бие тэг гоо үзэсгэлэнгээ сэтгэлийнхаа manipulation-ыг ашиглаж ингэж эрэгтэй хүнийг ашигладаг тийм зүйл огт биш гэдгийг хэдүүлээ санал нэгтцгээе. Хэдүүлээ заавалжгүй эрэгтэй хүний дээр гарах гад би эрэгтэй хүнээр тутахгүй би өөрийгөө болгож чадна гэдэг тийм эрэгтэйлэг тэр бол иршүүд буюу яалтчгүй эрэгтэйлэг энерги эрэгтэйлэг одоо сэтгэл зүй эрэгтэйлэг үзэл бодол заавалжгүй тийм байх гад байх яах юм бэ бид нар өөрсдийн байгалийн өгөгдлөөрөө л гоё эмэгтэй хүнээрээ л байцгаая л да тийм ээ. За тэгээд яриагаа мэдээж нушуулаад ярил ярьж болох байх гэхдээ эхний хэлчин тэмэртэйч ингээд дуусгая өргөжлүүлээд энэ сэдвийн талаар бас сонсмоор байвал та бүхэн хуваалцаараа тэгээд
Сая бол ерөнхийдөө маш ингээд гой базаад жижигхэн ойлгомжтой тодорхой товч ярих гэж ерөнхийдөө хичээлээ. Тэгээд энэ бүгдээс бас ойлгосон болов уу гэж найдаж байна. Хэрэгтэй зүйл байсан болов уу гэж би бол үнэхээр хүсэж байна. Тэгээд эмэгтэй хүн дотроо гаднаа ер нь л өөрөө гоо үзэсгэлэн буюу гоо үзэсгэлэн гэдэг чинь яг юу юм бэ гэдэг нь ийм гаднах төрхийн гэхээсээ илүү сэтгэлийн уудам, сэтгэлийн тэр нэг гой тал нутаг шиг эсвэл байгаль ихтэлхий шиг харахад гой тайвширдаг те. Эсвэл ингээд шүн гой бүтэн сар гарсан байхад шүн рүү сар руу хараад гой ингээд санаалдаад ч юм уу ингээд гой сэтгэл ингээд уужирдаг те. Сэтгэл гой ингээд тайвширдаг. Тэр хайрыг дотроо тээж явж байдаг. Тэр хайрыг бусдад түгээж байдаг. Тийм агуу бурханлаг хүмүүс билээ. Тэгээд тэр хүчтэйгээ тэр доторх хайртайгаа тэр доторх юм уужуу сайхан ээжийн сайхан цагаан сэтгэл гэдэг шиг тэр цагаан сэтгэлтэйгээ хэдүүлээ бас хот холбогдцгоё. Цагаан эмгтэлэг divine feminine энергитэйгээ баг холбогдож өөрөөсөө ангаацгаая. Яагаад миний дотор ийм шархалсан ийм дургу хөрсөн эрэгтэй хүнийг үзий ядсан магадгүй. Эрэгтэй хүнийг зөвхөн мөнгөөр харсан, мөнгөөр үнэлсэн ч юм уу. Эсвэл эрэгтэй хүнд ингээд сэтгэл зүрхнээсээ итгэж чадахгүй байгаа. Тийм урвалтын мэдрэмж тэр шарах маань яг хаана байна вэ гэд мэдээж өөртөө ажиллана. Тэгжиж хідүүлээ. Эхлээд тэр асуудалтай байгаа хэсэг дээр ажиллаж иж дараа нь цагаан хэсэг рүү маань ерөнхийдөө цаанаасаа хүчлэхгүйгээр цаанаасаа гараад ирнэ. Тэгэхээр магадгүй таны дотор тийм эрэгтэй хүнтэй холбоотой, эрэгтэй эмэгтэй харилцаатай холбоотой тийм янз бүрийн шарах, за тэгээд уур уцаар, гомдол, бухимдал юу байна тэр бүгдээ хэдүүлээ дотроо гой уудлаад, задлаад тэрнтэйгээ ажиллацгаая. Уйлах хэрэгтэй бол уйлаад тэрийгэ дотроо тээлгүйгээр гаргаад өөрсдийгөө чөлөөлцгөөе. Өөрсдийгөө чөлөөлснөөр бидний яг уг доторх зан чанарын маань сайхан зүйл, бурханлаг зүйл, байгалийн зүйл маань ерөнхийдөө гараад ирэх болно. Хэрвээ энэ талаар бас мэдээж яаж өөрийнхөө тэр dark feminine зүйлтэйгээ ингээд ажиллах вэ гэсэн асуулт бас магадгүй төрж иж магадгүй. Maybe next time we can talk about it. Тэгээд бас энэ бичлэгийг үзсэн эрэгтэй хүмүүс ч гэсэн магадгүй хэрэгтэй байсан болов уу гэж бодож байна. Эрэгтэй хүмүүс маань бас ингээд бидрийг шархацсан байгааг, бидрийг сэтгэлээр ингээд дотроо гомдол тээж байгааг, уур уцаараар шархлаад байгааг, ямар нэгэн юм гомдлосоо болоод юм dark feminine болоод байгааг магадгүй бас ойлгочвол илүү бидрийг ангаахад, идэвхэхэд харилцаанд тусалж ойлгож дэмжих болов уу тийм болохоор бас эрэгтэй хүмүүс маань ч гэсэн ойлгоход хэрэгтэй байсан сэдв байж магадгүй юм байна. За тэгээд энэ удаагийнхаа богинохон яриагаа ингээд өндөрлөе. Сэтгэлдээ үлдээгээрээ тэгээд бүгдэнд нь хайрыг хүсье, бүгдэнд нь өөртөө хайрыг хүсье, өөртөө хайрлах хайр нь ерөөсөө тийм шарлахсан тэ намайг хараараа гэдэг тийм хайр гэхээсээ илүү өөрийнхөө шархацсан эсгүүдээ эхлээд кэрлээд түүн дээрээ ингээд гоё ажиллах, хайруулж хийхэн өөрийгөө хайрлах хайр мөн шүү гэдгийг бас сануулж хэлмээр байна. Баяртай.